Ирээдүйн Лондон мэт нэгэн хотын шөнийн амьдрал эхэлнэ. Соник бүсгийн багийнхан болон нэгэн баяр шилэн дотор хачралтай араатныг сонирхно. Дико гэх баяр хэм эмэгтэйг ялагдаж өгөхийг хүссэн ба ахиухан мөнгөөр хахуулах гэж оролдоно. 500 мянгыг амласан ч бүсгүй татгалзах ба тэр хэдийн 17 дараалан ялсан амжилттай байв. Сони өмнө нь дээрэмчдэд баригдаж хүчирхийлүүлж байсан ба тэгээд л юм эрэмдэг болсон гэдгийг хамтрагч нь хэлнэ. Түүний бахархал зорилго мөнгө биш. Энд зөвхөн ирчүүдээс өшөө авахыг хүсэж байлаа. Ямар нэгэн зодоон тулааны ард заавал их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг шүү дээ. Ингээд Сонигийн баг тулааны талбар руу орлоо. Өрсөлдөгч итгээд нь цээж нүцгэн болчнолог хар залуу байх нь тэр. Тулааныг зарлаж буй хөтлөгч нь UFC-гийн Брюс Баффраас ч илүү сүрд байлантай entertainment нөхөр байх ба ийм аюултай талбайд Канивер болон Торба Рафтер гэх хоёр мангасыг зарлан дуудана. Тулаанч нар өөрсдийн мангасаа тархинд холбогдсон линкээр оюун ухаанаараа удирдах бололтой. Ингээд тулаан хэллээ. Энэ хоёрыг харах юм бол горил болон могоо шиг. Энэ хүчрхэг мангас нь Супермен дээр гардаг Doomsday-тэй адилхан харагдах бол Сонигийн аратан нь Alien гэд кинон дээр гардаг харийн аратантай тун төстэй. Эхний цохилтыг эмхтэй аратанд довтолж унгаана. Дараа нь хурц хумсаараа биеийг нь сийж чайсан ч нөгөөх нь нэлээд хүчтэй бололтой. Түүний сүүлийг нь барьж аваад нэлээгээд хан цаваад хайдаг. Бэкмангс довтсон ч дээгүүр нь өсрээд хөнгөн гарч иж байгаа нь их л өөртөө итгэлтэй. Тэгээд өөрийнхөө хурц тэмдрүүлүүдээр угсаа довтлохоонуудыг араасаа хийн. Сони хэдийн өрсөлдөгч унгаан гарыг нь таслаад авлаа. Гэтэл өрсөлдөгч мангас нь тэндээсээ шууд ясан утга гаргаж ирээд хамаг тэмдрүүлүүдийг таслаад хайхан тэр. Дараа нь хамд барьж аваад шууд л гэз рүү нөгөө утгаа зоочлоо. Харин тулаан ингэж дуусахгүй бололтой. Сони гинт нүдэнэ юу болов гэтэл Бэкмаксын хүзүүг шууд идээд хайчт юм да. Толгойг нь тастаж хайснаар дахин нэг ялалтаа ботолж байна. Тулааны дараа Дикотой хамт явж байсан эмэгтэй Сонигийн сонирхлыг татна. Тэд нэгэн өрөөнд орж халуухан яриа өрнүүлэх ба Дикогийн бүсгүй Сонигийн ирэлхийг зоригтойг биширнэ. Тэгээд нөгөө бүсгүй Сонигийн өмнө хувцаа тайлж романс болох нь үгитэл үнэхээр итгэмээргүй юм боллоо шүү. Волорваны сэрээгээр Соник алчглаа. Дикоч орж иж нөгөө бүсгүй Соник бүр мөсөн дуусгаж өсгийдөө гутлаараа дэвслээд авлаа. Сони харин инээсээр. Учир нь дээрэмчтэй дөмнө хэдийн толгоогоо бясалуулчихсан байжээ. Түүний хоёр найз нь Сонигийн биеийг олж авсан байж. Тиймээс түүний ухаан санаа хэдийн мангасын биетэй нэг болсон учраас Сони дэвжэн гарах бүртээ өөрийнхөө амьдралын төлөө тулдаг. Дико тэр хоёрын сар бараас нэг болоход юу болох нь ойлгомжтой. I don't